Паралимпийн наадмын той мэдээллийн хөтөлбөрийг өдөр болго өргөж байгаа. За ингээд хөнгөн атлетикийн зээрэн цэгшилтийн төрлөөр ямар ч өнөөдрийн той мэд эхэлж байна. За ингээд олимпийн дэлхийн рекорд эвдэж магадгүй паралимпийн рекордыг бол эвдэж магадгүй юм үзүүлэлт харагдсан. За тийм байна. 45 133 амжилтаар Клаудине Батиста да Сантос Бразил улсын намирчин F56 төрөлд ийхүү олимпийн наадмын буюу паралимпийн наадмын рекордыг тогтоосон байна. Заран мөнгөн медалийг Ираны дамирчин Алиреза Галан Насари, Леонардо Диас Кубосын дамирчин хүрдэн медалийг их хүртсэн байна. За эмэгтэйчдийн бөөрөн цэг түлхэлтийн Ян Ливана бөөрөн цэг түлхэлтийг бүгд сонирхоо. За дэлхийн аварга түлхэлтийг хийсэн. За паралимпийн рекордыг ерөөдөө бараг эвдчихжил боллоо доо. За ингээд Ян Ливан паралимпийн рекордыг эвдэж байна. 789-оор Ян Ливан эмэгтэйчдийн бөөрөн цэг түлхэлтийн төрөлд F54 төрөлд алдавсан бол түүний хоёр дамирчин Хани Айди Фадиланаар мөнгө хүрдэн медалийг их хүртсэн байна. За эмэгтэйчдийн бөөрөн цэг түлхэлтийн F20 төрлийн шигшээ шилдэлтээс та бүхэнд өгж байна. За Их Британий дамирчин Сэм Кала Калагын түлхэлт. За паралимпийн рекордыг эвдэж чадах нь гэсэн чадсангүй 12.94-оор ямарсан. 3-т орж байгаа юм байна. За өөрийнхөө хувийн дээд амжилтыг эвдэж байгаа юм байна. За одоогийн байдлаар ингээ хүрдэн даалын байрал дээр ингээ ирж байна. За ямар ч 12 гаргаа шидчих боллоо доо Украины намирчин. За Анастасия Мисник 13-24-оор 3 дахь шидэлт нь хамгийн хоо шидэлт байсан юм. Ингээд мөнгөн медалийг авч байгаа юм байна. За Польшийн дамирчин Польшийн дамирчин түлхэлтэйсэн. За энэ арга дэлхийн рекордыг эвдсэн байж магадгүй зүйл харагдж байна. Ямар ч олимпийн рекордыг бол эвдчихсэн. За дэлхийн рекордыг бараг эвдсэн байж магадгүй харагдж байгаа. За тийм байна. Эва Дурска 13.94-оор дэлхийн рекордыг шинжлэн тогтоож ирэх олимпийн наадмын алтан медалийг мөн хүртэж байна. За ингээд эмэгтэйчдийн бөөрөн цэг түлхэлтийн F20 төрлийн алтан медалийг Польшийн намирчин Эва Дурска, Анастасия Мисник, Сабрина Форчунаар дараагийн байранд орсон байна. За эрэгтэйчдийн 100 м T52 төрөл. За сумгай буюу одоо яг дугуйтай уралдаг 100 м-ийн төрөл байгаа. T52 гэхлээр за энэ төрлүүд бол дотроо T52, 51 гэдэг маш олон ялгаанууд байдаг. За ингээд гарааны тамирчдыг харуулж байна. Америк нэгдсэн улс, Колумб, Мексик, Португал, Америк нэгдсэн улс, Америк нэгдсэн улс, Швейцар, Австралийн намирчнаар гараан сараад бэлэн болсжээ. Америкээс 3 намирчин 100 м лөө инфо шигшээ шатны чадвараа үлдсэн. За Америк нэгдсэн улсын намирчин Мартиныг харуулж байна. За дамжуулалт гараан сарлаа. За дэлхийн рекорд бол 16.49 байгаа. За Эрнандес тунд авгүй явж байгаа. Одоогоор уралдааны тэргүүлж байна. Урдууд Америк нэгдсэн улсын 2 дамирчин ороод ирлээ. За 16.46 гівж чаддаг 17.17-оор ямарсан барианд орж байна. За ингээд Америк нэгдсэн улсын тамирчид ямарсан алт мөнгө хүрдэн далыг хүртчихүү гэж харагдаж байна. За тийм байна. Америк нэгдсэн улсын 2 тамирчин алт мөнгө медалийг хүртсэн. Жанфранко Янат, Ремон Мартин, за Мексикийн тамирчин Салвадор Эрнандеснаар алт мөнгө хүрдэн далыг хүртэж байна. За Америкт бол ойрын зай хөнгөн атлетикийн төрөлд дэлхийд альч паралимпик болон олимпийн наадамч гэсэндээ амжилттай байдаг. За ингээд алтан хүрдэн далыг урдсан бол Мексик улсын намирчин Эрнандес Мондрагон хүрдэн далыг хүртэж байгаа юм байна. За эрэгтэйчдийн уртын арай T12 төрөл. За Хилтон Ланжен Хоген. За дэлхийн аваргын алтан медаль тамирчин Өмнөд Африкийн нэг бүгд амьд улсын тамирчин Зайнууд арайлтыг хийсэн. За тунд арайлтыг хийсэн.
За Хилтон Ланженхоун 7-7-оор инхүү. Ямар ч одоогийн байдлаар нэгдвэрлэж инхүү Олимпийн наадмын алтан медалийг авч байна. За мөнгөн медалийг Азербайджан дамжин Камил Алиев, Узбекистаны Донияр Салиев нар хүртсэн байна. За өстө 3 см л одоо алтан мөнгө хүрэлэн даалын дунд байна да. За эмэгтэйчдийн 400 м шигчээ уралдаанд T52. За Кари Морган бидэнд харагдаж байна. За давж дараас арсан. За 400 м бол одоо бүтэн тойдог яг өөртөө замаар уралдаж замаасаа гарах эсгүй байдаг. Ийм төрөл. За эхний 100 м ямар ч өнгөрсөн. За 3 дамжны ерөөдөө байрлал бол одоо тийм ялгаатай харагдахгүй байгаа. За ямар ч голын дамирчин тэргүүлээд эхэлсэн. За сүүлийн 100 м орох тунд өгчөн да. Сүүлийн 200 м ямар ч явж байгаа. За Канадын дамирчин нэгээр гараад ирвүдээ. За эхний 3 байр бол тодорхой байсан. Энэ 3 дамжирчны дунд тодорхойлоо алтан медаль тодорхойллоо. Мөнгө хүрлийн төлөө хэрхэн өрсөлдөөн гаргахнаараа дэлхийн рекордыг эвдэхэд хэр байна бүгдээрээ харъя. 1 минут 487 оноо нэг Януда паралимпик рекордыг эвчлээ. Паралимпик рекордыг 9 доолоор инхүү Канадын дамжирч урагшлуулчлаа. Ингээд Олимпийн наадмын алтан медалийг хүртлээ. Паралимпийн рекордыг инхүү шинжлэн тогтоолоо. За Мишель Стилвэл. За Америк Верворт Кэри Морган гэсэн Бэлэг Америк нэгдсэн улсын дамжирч дараа нь орсон бол Юга Кияма Японы дамжирчин инхүү дөрөвд орж иржээ. За эхний 3 дамжирчин бол ерөөдөө чансаанаад бол хамаагүй илүү байгаа нь харагдаж байна. За эмэгтэйчдийн 1500 м. За энэ олбор шар хувцастай нь бол одоо гайд гэж явдаг. За харааны бэрхшээлтэй тамирчид оролдог. За тэгээд зарим бүртээ бол одоо ойрын зай хардаг учраас бас заавал гайдгүйгээр бас гүйдэг. За Мексикийн тамирчин Малдонадо явж байна. За 1500 м бол одоо 3 тойроо дахиад 300 м байдгаа. За Бусай ямар ч нэг рүү гараад ирсэн. За сүүлийн дөрөг сүүлийн 400 м. За сүүлийн дөрөг дээр бүгд хамтаа сонирхоо эхний 2 тамирчин бол тасарцаа явж байгаа. За Бусайд ямар ч нэг явж байгаа. За ингээд Бусайд ямар ч нэг рүү ороод ирлээ. 4 минут 527 дэлхийн рекорд гэдэг. За дэлхийн рекордыг бол эвдэхгүй тодорхойлсон. За Паралимпийн бол анхны одоо амжилт байж болох юм. Яг тэгвэл Паралимпийн одоо энэ үзүүлэлт нь байхгүй байна. 4:21:47 гэдэг амжилтаар ямар ч алтан медалийг хүртэж байгаа. Тунис амирчин инхүү хоёрлоо орж иж байна. За Бусайд инхүү алтан медалийг авчирч. За Тунисын дамирчин Тунис улсын инхүү нэг олимпийн алтан болоо. За түрүүн бол мөнгө хүрэлэн медалийг зээрэн цэдэр авч ирсэн. За Тунис 2 дамирчин Бусайд болон Човаянаар мөнгө хүрлийг авсан. За Озис Аюкар Испани дамирчин хүрэлэн медалийг авчээ.
Archery has been part of the Paralympics since the very Яна start Байтар of байна. 1960. Самбодрому This ranking round is one of the more dramatic Ортонд болж sporting байгаа. spectacles you'll see. Each competitor has 72 arrows and their aim is to score as many Тэмцээнээс points та as бүхэндээ they бэлэн болсон possibly байна. can. Firstly, За to Солонгос qualify for болон knockout бүгдээр stages хаттын and also with тамирч as high тарагдж ranking байна. as За possible. манай Аз ТV-ийн төлөөлөлд This одоо session Байтар determined орны the төлөөлөл rankings for the хэлэхэд men's, дээгүүр women's, өчигдөг. mixed team recurve open, where the target stands 70 metres away from the archer. Its centre is just 12.2 centimetres in diameter, so very little margin for error. In the men's, Iran's 2011 world champion Ebrahim Ranjbarkov За set 60 a new метрийн Paralympic record with a score of зайтай ийм 637. He was just 4 харалтын points цэг ahead of the байдаг. 2013 world champ Hanrachai Netsiri of Thailand. За дэлхийн 2 удаагийн авраг Тайландын тамирчин. Further 4 points back in third. In the women's competition, there was another Paralympic record set this time by reigning world За champion. эмэгтэйчдэн дээр дахиад нэг Паралимпийн нэг рекорд эвдэгдсэн хятадын тамирчин байгаа. In second place was London 2012 gold medalist Zara Nemeti of Iran. За Лондон Олимпийн 2-д орсон тамирчин бол энэ удаагаас мөн оролцож байсан. As regards the team event, the combined efforts of Ranjbarkov and Nemati saw Iran finishing first. За дэлхийн авраг хятадын тамирчин Эмдагийн тэмцээнд бол тун 5 орж исэн. За эрдэмтдийн төрлийг харуулж байна. Иран, Таиланд гэсэн Австрали дээр болсон бол бүгдээр хятад улсын тамирчин Ву Чунгян ямарсан алтан медалийг хүртсэн. За Карака аренад болж байгаа тэмцээнс та бүхэнд өргөхөд бэлэн болж байна. Here in Rio, there are 23 countries involved across 7 mixed events, which include individuals, pairs and teams. Players must throw or roll their coloured balls as close as За бөмбөг дунд нь байрлуулж унаа авч байна. За энэ бол одоо кёрлингийн спортын төстэй юм төрлийн спорт байдаг. So, 2 games here to bring you from the opening session of the mixed team BC1-2. Each team plays each other in its pool. За эндээ сэмжилт хийж байна. In Pool A, reigning Paralympic champions. За Паралимпик ерөнхийдөөс хүмүүс тохиромжтой ийм төрөл байдаг. After edging the first end, Thailand looked to be in control. The lead was За үүдээр Солонгос улсын тамирчин couldn't quite take their chances. In the end, Thailand proved too much for their opposition. As both medalists from London 2012, Wachirafon Vongsa and Pachia Tatong saw the game at 60. За багийн төрөлд буюу микс тим гэж эмэгтэй ихтэй холимог төрөл байдаг. Энэ холимог төрлийн тэмцээс та бүхэнд харуулж байна. And unsurprisingly, they had plenty of support in the karaoke arena. За Хонконгийн тамирчин The hosts were up against Hong Kong, China in Pool C. It turned out to be a much closer affair on court 4 as both teams sought coveted victory. To the cheer of the home fans, captain Maciel Santos helped to edge his team in front. It all came down to the last end with Brazil leading by 2. За Хонконгийн тамирчин Hong Kong, China only managing 1 point. шидэлтийг соловч энэ удаа барилзчууд өрсөлдөж бодож авсан багийн төрөлд өрсөлдөжтийн багийн төрөл. За 7 онтой хөлбөмбөгийн дөр та бүхэндээ өргөхөд бэлэн болжээ. Диодоро зинг төрөлн дөрөд Их Британи болон Украины багийн тоглолт. За хөлбөмбөг бол 2 янз байдаг. 7 онтой болон 5 онтой. 5 онтой төрөл мөр одоо 100% хараагүй хүмүүс хонхтой бөмбөр тоглолтын юм төрөл байдаг. За гой дамжуулалтаа гаргаж өгсөн да бөмбөг таслагдсан. Хаалгаар өмөргсөн болон зоглож гаргасан. Romanchuk cannot believe he hasn't scored the opening goal. За хаалчууд мундаг алдыг хийсэн. Pass went into him right in front of goal. He's in a glorious position. It's a marvellous save. They rate him very highly, the British. За Украинчууд бол одоо Паралимпийн наадамд бол одоо маш баг. За гой дамжуулалтыг гаргаж өгсөн Антонио гаргаж өгсөн. За өрт нь ирсэн Антонио цогцолтыг хийсэн. За ингээ тооны харьцаа нэгдэг болж Украинчууд тоглолтын тооны харьцаа нэгдгээр тэргүүлээд эхэллээ. Украины багийн авлагч And it's a lead they deserve. Солгоолны гадар хэсгийг оруулж ирээ гой зөксөн Антоник. Finally the finish. And it's Great Britain 0, Ukraine 1. За Украинчууд тоглолтыг тэргүүлсэн нэгдүгээр сүүлийн минутад явж байна. Dutko fires it up towards Romanchuk. За Антоник солгоогоор ахиа зөксөн даалгач. Хааж байна. Giles keeping the score down at the moment. За Их Британий багийн дотлогоо цогсон. За надад тоглолтын тооны харьцааг 2 дугаар үед 1-1 болгож инхүү тэнцүүлж байна Их Британчууд. За Украинчууд тоглолтын ихний үед хамгаалжсэн бол Их Британчууд тоглолтын 2 дугаар үед ямарсан тооны харьцааг тэнцүүлж чадлаа.
But the spill from Simashko and Michael Barker has equalised for Great Britain. За их британчууд бөмбөг эзэмшиж байна. Бөмбөг таслагдсан украинчуудын бөмбөг эзэмшилт. За гой дамжуултыг урагш нь гаргаж өгсөн энэ удаа хаалгач хаасан гарч ирсэн цогсон ахаад гаалаа. And the rebound. За мундаг хамгаалалт хийлээ дээ. Их Британий баг. Golden chances accumulating За, now for Антониук. Ukraine. Are they just wondering if it will be their day? Хаалганы шоонсон. Kick off for Ukraine. За дарсан цогсон энэ удаа хамгаалсан цогсон. За их Британий багийн амжилттай хамгаалтан дээр тун идэвхтэй оролцож ямарсан 2-1 довтооны Украиний багаас хамгаалж байна. Twice got in the way. За үнэхээр гоё дарсан. Beautifully worked by Molotsov. Good save by Moore, and then Porcher in the way. Not once, but twice. Here is Krasilnikov. За лайн дөрөв дамжуултыг гаргаж өгсөн өөрийнхөө хаалгаар оруулж өглөөдөө за гар биш байсан юм хата сая. Struck irons. And where did it strike him? За гар урцсан байж магадгүй гар урчраас бөмбөг доош явна да. За тийм баха яа харахгүй гар урцсан. Yellow card, and he's pointing. За ингээд 11 минутад ороод зогсолтын шүүх заасан. Зяртэм зогсолтыг хийсэн амтаа болжээ. Ukraine. Зяртэм Красилик тооны харьцааг 2-1 их болгож байна. Low and into the corner. Calmly dispatched. And they're back in За дагуур зогсон. the European champions. За украинчууд мөнгө эзэмшиж байна. Сүүлийн 3 минутын шүүгчийн нэмсэн 3 минутын хүү явж байна. What's going on around? За дөрөв дамжуултыг гаргаж өгсөн цогсон хаалгач хаасан. Krasilnikov, Molotsov. Бөмбөг гараагүй. Moore to the rescue again. It hasn't gone out. Still they threaten. За шууд хаалгаар зогсон бөмбөг хаалганы гадуур энэ хүү явж байна. За ингээд ерөнхийдөө хоёр багийн тоглолтын үндсэнд дуусч байна да. Украинчууд Make it safe, Ukraine. тоглолтын тэргүүлэхийн тодорхой 2-1 харьцаатаагаар өрсөлдөж бодож авсан. За украинчууд одоо олон боломжийг алдаж энэ хүү 2-1 харьцаатаагаар их Британий багийг болгож авлаа. За ангистаар их Британи 2 хожигчлоо. In Pool B, Argentina. За нэг тэнцээ нэг хожигдолтой дараа хоёр баг Аргентин, Нидерландын шигшээгийн тоглолт. За Нидерландууд өдөр болсон. Үнэхээр одоо гоё тоглолт хийсэн. 2-2 харьцаатаагаар хүнд тэнцэн тоглолтыг хийсэн их Британчууд Нидерландууд эхний үед ямар тэргүүлээд ихсэн. За ингээд тоглолтын сүүлийн минутанд 2 дуурайн сүүлийн минутанд 2 дахь гол оруулж 2-1 болгож их боож байгуулсан бол ян Америк нэгдсэн улсын шоугийн тоглолтыг үзүүлээ. За Ираны богод Азийн бас өвчтөд төлөөлөлтөө. За ингээд Иранууд тооны харьцааг 1-1 болгож тэргүүлээд ихсэн. За гой дамжиг гаргацсан урагшгаа. За энэ удаа хаалгач For Tisball. Can he finish this time? маш том алдаа гаргалаа да. Finished by Tisball. За Бразил Ирландын багийн тоглолт. За Бразил бол дөж энэ Олимпийн наадмын хамгийн хүчтэй багуудын нэг. Ireland team still hurting from their 6-0 defeat to the Ukraine. За зогсон энэ удаа хаалгачин Lovely pass to Van der баг талд нь зогоод оруулчлаа. He snuck it in at the near post. За Ландрин я зогсон. За энэ удаа ачигтай бөмбөг хаалганд орж байна 2-1. It's 2. За Бразилчууд бөмбөг эзэмсөөр л байна. Little no look pass. За тооны харьцааг бүр 3-1 болгочлоо. It's 3. За дараагийн тоглолтын нарын мөрөгсөг хаалганд орж байна 4-1 болж байна. Тоглолтын 2 дугаарыг дөнгөж эхлээл 4-1 болгочлоо. Nascimento for Brazil. За Бразилчууд бөмбөг эзэмшиж байна. Расын цогт гэсэн дунд нь сайхан ачаар тавьж өгөөл 5-1 болгочлоо да. And Vanderson turned it home. За Мария түрүү давжуултыг гаргаж өгсөн удаа цогсон 6-1 боллоо. It's a hat-trick for Vanderson. За Ирландууд харин цуг автоноотойгоо нэгээс энэ удаа гол болгож байна 6-1 болгосон. Dylan Sheridan-ыг гол амжилттай. It's 2-on-1 here. За Леандрини 7-1 болгож байна. Yes. 7-1. Сангат Карека Karaoke 3 Arena hosted judo on day 3 удаа аренад жудо бүхийн тэмцээн болж байгаа. За манай Монголын намир гонхоо жудо бүхийн төлөөс Paralympic gold medal. хүрдэн даалыг хүртсэн байгаа. Узбекистан Бразилийн намирчдын барилдаан хасах 100 кг. Узбекистаны намирчин 3 торгуултай. Цаг ингээд бас Бразилчууд ямарсан хасах 100-ын эхний авалтаа явах хэрэгтэй болно. Тенорио Антонио Тенорио In there with him, he can afford a penalty. Actually, just needs to block out with his arms. 5 seconds left. За Юко He gets a score there as well. He gets a За ингээд Бразилийн намирч эцсийн мөчөд Юко чавлаа. За торгуулаарч илүү байсан ингээд энэ хүртэж бодож авч байна. London, but it
За энэ дээр шууд унаа давуулаад шидцээ. За ингээд Олимпийн наадмын анхан далын хөө авж байгаа юм байна. За хүрдэн даллын барилдан Америкийн нэгдсэн улс болон Гүржийн тамирчид хасах 90 кг. За Америкийн тамирчны торгуулт байсан Япон буюу Гүржийн бүх цэвэр ялсан гэдэг зүйлийг заачлаа шүүгч. За Гүржийн тамирч ямар ч юм хөө. За базарын болгосон Япон биш. Шүүгчээр ярилцаад. За дараагийн оноо Юко бол зааж байгаа Гүржийн тамирчинд. За даралтыг тооцчихжээ. За 10 секунд арчаад ерөөдөө болчихно. За 10 болоод 2 Юко болсон. За 15 бол базар нь Япон болоод ингээд ялна. За ингээд ямарсан Гүржийн тамирч ингээд тав болгож авлаа. За Куб Украины тамирчид За 6 секунд тугаа Кубын тамирч 2 торгуултаа байгаа. За ингээд цаг дууссан ямарсан ямар нэг үнэлгээ зангүй. За Украины тамирч ямар ч өөрчлөгдөж байгаа юм хөө. Болгож авлаа. За Мегикэд үтсэн тэгээд болсонгүй. Сүүлийн секунд оролдож исэн юм амжилтгүй болж байна. Назаренко ийгөө шигшэд шалгана. За Унгар болон Бразилийн тамирчид Унгарын тамирчны торгуултаа байгаа. За Бразилийн тамирч Малдонадо За эндээс базаргийн оноо шүүгч заасан. За хөлөө гаргаад авчих юм бол даралт хийх боломжтой байгаа. За өчөлт рүү орсон. Өчөлт болжээ. За цаг дуусч байна. Малдонадо их өрсөлдөгч болгож авч байна. Хасах 70 кг-ийн хагшаагийн барилдаа их шигшэж чадна нэг шалран үлдэж байна. За барилчид өнөөдөр үнэхээр одоо баяр хөөртэй байгаа тодорхой. За ингээд Малдонадо ямарсан шигшээд байгаа юм хөө шалран үлдсэн байгаа. За пауэрлифтингийн барилдаас өргөдөөс 5 хүнд өргөд бэлэн болсон байна. Рио Сентро ордонд болж байгаа. Унгар, Венесуэл, Канада, Казахстан, Мексик, Испани, Вьетнам гэж. За Маркана Венесуэлийн тамирчин 63 кг-ыг за амжилттай өргөлөө. За энэ жил одоо хамгийн ахмад тастай тамирыг юм байна. Одоо пауэрлифтингийн төрөлд орж байгаа. За Ши Шаншан. За 100 кг-ыг өргөхөд бэлэн болсон байна. За амжилттай өргөлөө. Сангсаар Паралимпийн шинэ рекордыг бас тогтоож байгаа юм байна. За Соловьёва 102 кг-ыг энэ удаа захиалсан Украин тамирчин. За амжилттай Beijing. За Тилинг Фан Азийн наадмын мөнгөн медальт Вьетнамын тамирчин 102-ыг захиалсан. За амжилттай өргөлөө. За тамирчдын орон ширүүхэн ерөөдөө тулаан болсоор байна. And with a perfect lift and 3 white lights from the referee. Riyab Ahmed became the third. За 102-ыг амжилттай өргөлөө. За 107-г захиалсан. Solovyova decided to take the contest away from her rivals, choosing to set the bar at 107 kilograms. And another За надаа өргөлтийг тооцсон байна. Paralympic record once again.
With the gold За Шичэнчэн 103-ыг захиалсан. За 107-д Украин дамирчин ганцаараа өргөцсөн байгаа. За доошо татаад өргөх able ёстой. to make a clean lift. За өргөлөө хайтын дамирчин 103-ын ихөө. За тооцсон. Spaniard Loita Tabala Oyera looking for За энийг өргөчих юм бол одоо Паралимпийн анхны медаль авах боломжтой болно. За амжилттай өргөсөн. to complete the lift. За одоо мөн тооцоог юм байна 103 өргөснийг. За Ряб Ахмад. Riyab Ahmed was secure in the bronze medal position but had a chance to move ahead of Dang. За өргөчих юм бол 2 дор. To do that, she had to lift За өргөл 104 kilograms. ямар ч амжилттай. За шүүгчнэр юу гэж тооцох наарэ. За 2 шүүгч тооцжээ. Effort by the 25-year-old. 2 шүүгч тооцсон байна 104-өөр. За ингээд Лидия Соловьёва Went for Паралимпийн рекордыг эвдэж 112 kilograms would raise the Paralympic record by 5. алтан медалийн хүртэн тодорхой болсон. За ингээд 112-ыг захиалсан. And it proved more than she could handle. Despite the failure though, there was right through. За 112-ыг бол чадаагүй 107 ямар зэвцэн Паралимпийн рекордыг ийхүү Соловьёва амжилттай тогтоолоо. За сууга бодолын төрлөөс та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Рио Центро Павильон 6 ордон. За Руанда улсын баг тамирчид. За энэ удаа аврах цолоо хамгаалж байгаа бүгдээр нь хятад улсын байлуулчид. Руандагийн эсрэг тоглож байна. За надаа хятад ямарсан оноо явуулсаар байна. За талбай гадна муужаа Руандагийн баг нэмсэн. За дотор бус юм байна. Хамгаалтаас өмнө шууд орж ирээд оноо олчжээ. China breezed through the first set, winning 25 points to 3 and continued. За Руандагийн хоёр дамирч хоорондоо ойлголцсонгүй хятад доноог өгж байна. За энэ бол хятадын Монгол хамаагүй хүчтэй баг. За 3 сетийг бүгд хамтаа сонирхъя. Өргөсөн 4-4 үсийн довтлогоо. За Руандачууд энэ удаа оноог авсаар байна. За тийм ч хол тасарчихгүй хашууга сетийн багтаа өрсөлдөөнийг үзүүлсээр байна. It was a picture-perfect start to their quest to retain gold, and they ran out victors, finishing final and third set 25 points to 6. За хятадын довтлогыг харъя. Намын довтлогоо энэ удаа амжилттай болж оноо авч байна. За ингээд 3 голтонд 25-3, 25-8, 25-6 гэсэн үзүүлэлтээр бүгдээр хятад улсын баг өрсөлдөж болж авлаа. Руандагийн баг тамирч ямар ч Олимпийн наадамд оролцсон маш баяртай байгаа нь ойлгомжтой тэдний хувьд бол. За усан цэлтийн төрлөөс та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. За Олимпик Акватик стадионд за 100 метрийн эрэгтэйчдийн Butterfly буюу Далангахаас элтийн шигшээ урдааныг та бүхэн шууд амжилт өргөхөд бэлэн болсон байна. За хятадын дамирчд бол одоо энэ төрлөөс муу амжилттай оролцдог. За 100 м одоо эргээд буцдаг. За ингээд сүүлийн хэдэн метр үлдэж байгаа юм байна. За хятадын дамирчд уралдааны тэргүүлж байгаа харагдж байна. Дэлхийн рекорд одоо биений хал дээр явж байгаа шүү дээ. Энэ чигээр ингээд барианд орчих юм бол дэлхийн рекордыг ямар ч тогтоох юм байна. Энэ удаа Бразилд болж байгаа Олимпийн наадмын Паралимпийн наадамд дэлхийн рекорд бол өдөр болгон эвцээр байгаа да. Дэлхийн рекордыг бол хамаагүй дэвцсэн байна. Сон Шу Ян гэсэн 3 дамирчин бүгдээр нь усаас алтан гүрэн талыг өртөж байна. Эмэгтэйчдийн 100 метрийн Далангахаас элтийн төрлийг та бүхэнд харуулж байна. За тэгтээ төрлүүд нь өөр байгааг та бүхэн харж байгаа хаа энэ дээр. But she wasn't going to have it all her own way. It's Armina pulling away ever so slightly. Stephanie Slater still going well. За дэлхийн рекордыг өвдгөл бол хэцүү байна. За ихтэй Америк нэгдсэн улсын дамирчин Лон одоо алдарт дамирчин шүү дээ Америк нэгдсэн улсын Олимпийн наадамд бол одоо эмэгтэйчдийн дөрөвдөд баг Майкл Фелпс болчиход байгаа. За Паралимпийн рекордыг бол эвдэх нь тодорхой болсон. Ингээд Стомина нэг рүү ороод ирж Лон 3 дуу орж ирж байгаа юм байна. Катерина Стомина ямар ч зэнхүү автомдалыг өртөж байгаа юм байна. За эмэгт
4x50 meters Дөрөвгүрч freestyle 50 метрийн was a new event for Rio, and so swimmers were aiming to make history. багийн урны та бүхэндээ өргөхөд бэлэн болсон. With Brazil in contention for a medal. It's China who lead Brazil. За миксд буюу одоо холимог чөлөө сэдэлт. За сүүлийн намирчид үсрэхэд бэлэн болсон байна. За эдэн намирчин 6 дугаар зам дээр байгаа. Нэгээр гарч ирсэн. За тасархаа явж байна да эдтууд. Well, look at this incredible speed by Zhu Qing. Gold in the 50 fly. За ингээд бүгд найрамдгаар дэлхийн рекордыг инхүү багийн дурдынхүү тогтоосон. Brazil coming home now. За Бразил 2-оор орж ирсэн. Daniel Diaz does the delight. За Украин 3-оор орж ирлээ. За ингээд эдтууд дахин нэг рекордыг инхүү шинжлэн тогтоож байна. Day from the pool began with a bang. За 3 дахь өдрийн уралдаанаас дахин та бүхэндээ өргөжлөлтөнд хүргэж байна. In class, the men's 100 meters breaststroke SB7. Colombian Carlos За Мэлхис already has a bronze medal in Rio. за Колумбийн намирч эхнээ And he smashed his own record in the 100 байранд орсон Серена Заратай. favorite in the final. За ингээд урдсан шатны уралдаан явж урдсан шатн дээр л рекорд дэвтээд In гэсэн the дээ. men's 50 meters freestyle S6 second heat, Ukraine's Yelizaveta Mereshko looked supreme ahead of Britain's superstar from London 2012. За дэлхийн рекордыг бол ямар ч итгэхээргүй болсон. Гэхдээ ямар ч The reigning world champion streaking ahead, leaving her teammate. Нидерландд амарсан нэг рүү. Battle it out. За Украин намирч нэг рүү орсон Марешко инхүү паралимпик рекордыг инхүү тогтоож байна урдсан шатанд. Record. Winning heat 3 was Mereshko's teammate, Toria Savtsova. But Britain's Ellie Robinson, who won gold on day 2 in the 50 butterfly, pushed her close. За өөрөөр далцэлт за энэ л орц орсон Савцова Робинснаар нэгээр орсон Виктор Савцова нэгээр орсон. За Бразилийн алдарт амирчин Диас Local hero and defending гарч champion ирсэн. Diaz was up next in the 50 meters butterfly. даланхаас элтэн дээр Oh, Diaz, not the quickest start, but he's quickly into his stroke and going in lane 2. He Shiwei of China. за хятадын намирчин ч гэсэндээ тун давгуу одоо уралдаж байна да. За Диас энэ удаа 2-д явж байна. Victory in this heat. He Shiwei, who came in with a exceeding time of 40.2. За ингээд 2 дугаар зам дээр явж байгаа тамирчин хятадын намирчин хий нэгээр орсон бол Диас 2-оор Мюлен за Малн 3-аар орж иж байгаа юм байна. Хий Шивэ Times just Нихүү нэгээр орж ирсэн. qualifying session. And in the women's 50 meters breaststroke. За эмэгтэйчдийн араар дал set a new world бас record. нэг дэлхийн рекорд дэвтгсэн хятадын намирчин Пен First athlete in this event, Сюпийн дэлхийн рекордыг 41-ээр инхүү тогтоож байна. Uzbekistan's swimming sensation Fatima За Мэлхисэлтээс та бүхэнд өргөж байна. swimming fast so far in Rio. She set a new world record qualifying for its 13 100 butterfly on day. За дэлхийн рекордыг Final could only seal bronze. Узбекистаны намирчин Амилова энэ удаа эвдэж байна. Fastest time. This time Fatima Kamilova S13 individual medley. эмэгтэйчдийн 200 метрийн Took on Andre ганцаардсан зайд эвдсэн Зараар Далтын бүгд хамтаа сонирхъя. Brazil's hoping to convert his silver from London to gold. It could be tough. And Dubrov really has powered it down this second. За ерөнхий алтан медаль тодорхой болоод мөнгө хүрдэрг ойролцоо орж ирсэндээ Дубро Бразил хотноор орж ирсэн. За ингээд энэс Дубров инхүү Араар Далтын эрэгтэйчдийн S14-ийнхүү нэгд орж ирсэн сая. Pack, who won gold on day 2 in the men's 53, set a new world record. 19-year-old Dutch swimmer Olivier van der Voort qualified. За Оливер Вандерворт энэ жил 19 настай тамирчин. The qualifying session ended with some lovely scenes and a swim-off between Mexico's Dolomites За Гонзалес болон Трейвер нар Австрали намирчин Трейвер нар times in the women's 50 meters S6 freestyle. За чөлөөцөд Гонзалес нэр орж ирсэн. За ердөө хоёрхан тамирчин төрөл саяны зайд л оролцож байсан. За сагсан бөмбөгийн төрөл Рио Олимпик аренад болсон.
Late on day 2 in Group B, Algeria who suffered a heavy defeat at the hands of Great Britain in their За Алжир болон тав баязан Бразилийн шогийн тоглолт. They're also looking for their first win following a loss against the United States of America. За дөрөв гаргаж өгсөн довтлсон онод амжилттай болжээ. За Бразилийн шогийн төвөнд болж болохоор гайхалтай байна да. За гаргаж өгсөн доороо довтлсон амжилттай болсон. За 20-14 болсон. За дундын зан шидсэн амжилттай. За Паралимпик саксонгийн төрөлтөдийн дундын зан алсын зан шилтүүд бол их хүнд байдаг. 39-6-гаар ихний агс өндөрсөн. За Бразилийн багийн давталгаа ямар гоё вэ? Үнэхээр гоё багийн тоглолтыг үзүүлж байна. 51-30-аар тоглолтыг тэргүүсээр байна. За Алжирийн багийн оног Бразилч дөрөвдүрөд бол нугуулаад эхэлсэн. За ганцаар орсоор байгаа амжилтад болж оноо авчирж байна. За ингээд хоёр багийн тоглолт үндсэн цаг дуусч Бразилийн баг 82-43 харьцаад байгаа нөхөө өрсөлдөгч бодож авч байна. За амдаж Бразилийн хөгжил нүжлөрөд одоо маш их баяртай байгаа нь ойлгомжтой. За Бразил 82-43 соногоор очсон. За Саксан мөнгөний дараагийн тоглолтоос үргэлж байна. Испани болон Туркийн багийн тоглолт Испани 2 өдсөн. Турк 1 олжоод 1 олж өгсөн. But faced a tough task against the Turkish side that beat them to bronze at the World Championships in 2014. За хоёр багийн тоглолтын тооны харьцаа тун ойролцоо явж байна. Гарсия, Замурес. За дундын зан шидэлт амжилттай болж байна. Испанчуудын 16 тоноо. За Синзан довтлогоо амжилттай болж байна. За хоёр багийн тоглолтын оноо 16 болж тэнцэж байна. За Туркийн баг прессинг хийсэн амжилттай болсон. За туркууд ганцаараа гарч ирсэн удаа оноо авчирлаа. 18-16 Туркийн баг тэргүүлээд эхэллээ. За хоёр багийн оноо тун ойролт байсан. За Испанчууд самбраас аваад ямар гоё довтлооны явчваа. 4 онооны зөрөөтэй болж байна. За ансын зан шидсэн амжилттай. За туркуудын ансын зан шидэлтүүд амжилттай болсоор байна. 4-р үеэрдээ 22 секунд байгаад ансын занаас довтолж 2 онооны өрөөтэй болж байна. За сүүлийн довтлогооныг Испани баг хийгээд болсон. Ансын зан довтлогоо хийхээс арга хонголтгүй болсон. За мөрөөс шидсэн удаа бомбог цаграгдаа өрсөнгүй. За ингээ Туркийн багийн хөө Испани хүчтэй огийг 68-65 ярцаад нөхөө болгож авч байна. Занкар одоо Туркийн баг одоо итгэмээргүй тоглолтыг бол үзүүллээ. Их Британи Германы багийн тоглолт. Их Британи 1 олжоод 1 олжсон бол Германи 1 олжсон байгаа. Paralympic champions Germany have thrashed host Brazil in their opening match in Rio, whilst Great Britain were looking to make up for their opening day defeat to Canada. Хоёр багийн тоглолт 24-24 тунд ойролцоо тэнцүүхэн болж байна да. За дундын зан шидсэн амжилттай Жон Фремний шидэлт. За оршоо явах гээд хөрсөнгөө. За нада шидэнд ороод тоглоод 2 оноо авчирч байна. 28-24. За германчуудын давталгааны хамтаа сонирхё. За мөн дундын зан шидэлтийг амжилттай болгосон. 42-40 4-р үед бас сод боёо үндсэн зад бас 4 минут
40 секундын хугацаас нь за минут 30 46 42. За хин урдтанд урагшаа гарч ирэндээ урагшаа гарч ирээд довтлон амжилттай боллоо. За ингээд ерөөхдөө Их Британий баг энэ тоглолтод ерөөхдөө хожигдсон ойрхон болсон. Нэг гараараа засалчтай болгосон. За ерөөдөө ганцхан секунд дутуу байна. За энэ удаа довтлсон гэхдээ цаг дууссан. 50-45 ярцтайгаар Их Британий баг инхүү өрсөлжөө бодож авч 2 ожилт 1 ожилттай болж байна. За ширээний тестний тоглолтоос та бүхэнд өргөд бэлэн болсон байна. On day 3 in the table tennis, it was the men's and women's singles qualification at the Rio Central Pavilion. In the men's singles, За эрэгтэйчдийн ганцаарчсан Diego Moreira was up against Italy's класс 9 төрс та бүхэнд өргөж байна. In set 1, Moreira quickly got into his game. За Бразил Италийн магийн тоглолт Бразилийн тоглож амар болгож байна. Spectacular table tennis. Really has got the forehand working well. He took the first set in just 5 minutes. That's delightful. За ингээд эхний үеийг 11-5-аар инхүү Морера авч байна. For Diego Moreira. It was tight out. За Морерагийн солоод босголтод үнэхээр гоё болсоор байна да. The Italian responded to the pressure. What a rally. But it was relentless from Caleb. За 2 дугаар үеийг Италийн намирчин 13-11 ярцтайгаар ямарсан. Өөрөө бодож авлаа. But we are level at 1 game each. But it was Moreira who reached match point. За матч point авах юм бол тоглолт дуусна. За нута сет зогчлоо доо 11-9 болгож байна. 3 ярцтайгаар Диего Морера инхүү өрсөлдөгчөө бодож авлаа. За үнхээр ширүүхэн тэнцүүхэн тоглолт инхүү боллоо. Another class 9 match, Japan's Koyo Iwabuchi was up against Ukraine's Yuri Shepansky. За болон Японы тамирчдын тоглолтыг өдөр хамт сонирхъя. With Iwabuchi struggling to compete. The Japanese tried to fight back, but Shepansky won the first 2 sets 11-3, 11-6. There was no way back for Iwabuchi. За Украины тамирчин in straight games. Юрий Шепанский ямарсан 11 3 үеийн турш 11 8 11 6 11-6-аар ямарсан өрсөлдөгчөө бодож авлаа. За Их Британи болон Нидерландын тамирчдын тоглолтыг бүгд хамт сонирхъя. The Dutchman quickly got into the action. Again, it's loose on the back foot. And a timid start. 7-2. Under pressure. Winning the first set 11-4. Super. За Нидерланд тамирчны хувьд ямарсан эхний үеийг маш амархан авсан. 11-4 гэсэн үзүүлэлтээр за 2 дугаар үе Их Британи тамирчин дунд давгүй тоглолтыг Жон Хайрцаг тэнцүүлж байна 1-1 болгож. Дэйбл Takes the second game by 11 points to 8 and is now a game away from ensuring his place in the knockout phase here at the Rio Paralympic Games. And by set 3, he was playing with confidence. За Их Британи тамирчин дараагийн 2 үеийг инхүү дараалан авч байна. 11-6 болгож байна. The knockout phases takes the third game. After Högling leveled up at 2-2, Daybell ran away with the final set. За ингээд 3-2 ярцтайгаар 5 ээлжийн тоглолтын дээр Их Британи тамирчин Дэвидийн хөрөлдөж бодож авлаа. Хамгийн сүүлийн Game win in a row. үе 11-5 ярцгаар инхүү дуусч байна. In the women's single qualification, Class 7 Group A, the Netherlands' Kelly van Zon was up against... За Файзен Маму Нидерландын тамирчтай тоглож байгаа. Mahmood started well, mixing up her shots and making it difficult for Kelly van Zoon to respond. But van Zoon gradually got into the game. She won the second 11-6. And by the final set looked very... За Нидерландын тамирчин удаа өрсөлдөгчөө 3 ээлжийн тоглолтоор болгож авч байна. 11-8, 11-9, 6, 11-9 гэдэг үзүүлэлтээр болгож авсан. За ингээд триатлоны Форт Кабанага триатлоны тэмцээний та бүхэнд өргөх бэлэн болжээ. За Бразилийн Рио де Жанейродын 70-аар бол дэлхийд одоо хамгийн алдартай хот. За эрдэмтэд бол PT 4 төрөлд 3 медаль эзэн тодорхой ёстой.
20.92 kilometer cycle and a За ингээ триатлон бол усан зилээд гүүгээд дугуй унаад улмаар барайнд ордог. 3 спортын төрлийн нийлбэрийн төрөл байгаа. За уснаас гарсан went out hard and steadily opened up a sizable lead over the field by the time he reached the beach. За дараагийн намжтан уснаас гарч байна. За Жорж Пискут нэгээр орсон. За ингээ дугуй унаад явах билчээ. За Эстрада Мексик намжчин. За бэлтгэл ажлаа базааж аваад маш хурдан бэлтгэл ажлаа базаагаад албатгаа гарлаа да. За дараа нь дууны дараа бол одоо гүөх ёстой. За дэлхийн аврал Шульц тэргүүлсэн хэвээр байна. 52 seconds down, he powered through the course, posting 3 of the fastest. And the 26-year-old, who was born without the lower part of his left arm, came into T2 in the lead by. За сэлтэнд дөрөвөөс молож дугуйны дараа бол одоо нэгээр гараад ирсэн ба Шульцэв одоо тэр цаана гуугаар авчлаа. За Пискут инхо сэлтэнд нэгээр орсон боловч дугуйгаар 2 дуу орж ирсэн. За ингээ Шульц гүйж гисэн. The main threat to his gold medal hopes was 19-year-old Canadian star Stefan Daniel. 2016 World Championship bronze medalist. Ja, bronze top Lopez. Хүч гаргаж байна. За ингээ Шульц ямарсан олимпийн наадмын ихөө алтан медалийн ихөө өрдөж байна. PT 4 төрлийн ихөө Шульц. Нэгээр орсон. За Канадын дамжчин Даниэл 2-оор орж ирсэн. За Испанийн дамжчин Руис ихөө 3-оор орж ирж байна. Хайро Руис Лопес. За триатлоны PT 2 төрлийн дамжтыг бид түгэнд харуулж байна. The sea temperature was 22 degrees and a slight easterly southeasterly raised a small swell off the beach. Akbar from the United States and Australian Brant Garvey was soon out in front, and it was Barr who reached the swim exit handlers first. The professional nurse who had his right leg amputated За Марк Вар сэлтийн дараа нэгээр орж ирсэн. За Австралийн намирчин. За Австралийн намирчин бол одоо сагсан бомбын намирчин байсан. За эдгээр тамирчид бол тэгээд ахуун яг тамирчин байж байгаа ахуун гэмтэл авах ч юм уу ямар нэгэн тийм аваар остоос болоод энэ пара олимпиро юм орсон тамирчид бол бас байдаг. Was in 5th place at T1 just ahead of France's Stefan Bahir. За Ferrari Италийн намирчин хөө Super strong on the bike. нэгээр авч байна. Was Bahir showing good skills on the hairpin corner. За Францын намирчин Bayer их Британий намирчин Barr had lost his lead and was under pressure from Lewis. За Италийн намирчин Микеле Ferrari нэгээр орж ирсэн. За ингээ Ferrari уралдааныг бүтэн төрөлд одоогийн байдлаар тэргүүлсэн Хөрөн Bayer was leaking time. Дараагийн намирчин Луис болон Мароккогийн намирчид. За ингээд их Британий намирчин Луис инхүү Андрюлиус Паралимпийн наадмын PT 2 төрөлдийн олимпийн наадмын алтан медалийг өргөсөн бол Ferrari Лананаар мөнгө хөрөл рүү инхүү орж ирж байна. За Мохаммед Лана хүрдэн талын инхүү Мароккод авчирж байна. За триатлон одоо спортын хамгийн хүн төрлүүдийн нэг байгаа. За ингээд дараагийн төрлийнхэн гараас гарсан. За ингээд яг нөө өгшлийн бэрхшээлээс болоод ингээд тамирчин ингээд англи нь өөр үүдэг. Яг өөрсдөө төстэй тийм английн тамирчтай уралдаг. Swell had risen and the first of the athletes to reach the beach was world champion Jetsep. Зядэлхийн орожч Плац. Athletes were set up the beach and into their wheelchairs before making their way to the hand cycles. За дугуун дээрээ суусан дараагийн тамирчин
За, Яч Плат. Second advantage, but behind him, just 35 seconds, come next four competitors. Just taking off that wetsuit at the moment. Just getting that wetsuit down. Richmond Platt, who had his right leg amputated, was in dominant form. За ингээд Плат нэгээр явж байгаа Австралийн амирчин 2-оор явж байгаа. Australian Bill Chaffee, but only lost 2 races in 7 Сандар бол одоо years. бүтэн сумгаа байдаг учраас гараараа дугууныхаа Here, skipper was holding on to жилтийг third place хийдэг. after the swim. За одоо гараараа одоо залуураар гараараа одоо бүх ажлаа ингэ гэсэн үг шүү дээ энэ бол. Increasing his lead at every turn, and came into T2 with 2 minutes and 30 За Яч Плат hand of his rivals. нэгээр орж ирсэн. За энэ саяных бол дугуй байгаа бол энэ бол одоо үлт байгаа. Skipper and Italian Giovanni Atienza lost time to a stop-go penalty in T2. Stop and go for Atienza. Now it is the Netherlands and Italy. Second and third positions. There they go. Platt was in complete За энэ бол одоо гүйлчүүд за түрүүн бол манай үдшиж тарсан баг. Хөнгө тэтгэн гүйлтийн дамжт бол яг ийм дугуйд орж ирсэн 100 м дээр гараараа өдөрдөг. Энэ бол одоо яг триатлоны гүйлтийн төрлийн гэж авчид байгаа. Эдгээр дамжтууд бол гурван төрлийн хамгийн сүүлийнх нь. За Нидерландын дамжийн хүн нэгээр орж ирлээ. За Плат PT 1 төрлийн хөө алтан медалыг инх үрдэж байна. За одоо гэрт Шипер мөн Нидерландын амирчин орж ирсэн байна. За харин хурдан Италийн амирчин инх авч байна. Giovanni Atienza. За хоёр Нидерланд нэг Итали Atienza инх алтан хурдан медалыг инх үрдэж байна. За тэр Ирландаар л гэхдээ барианд орсон бүх хүмүүс бол ерөөдөө ялч болж үлддэг.